тусламж авах гэж үздэг байгаа даа. Ерөнхий зүгээр нэг айдсын төгшөөртэй мэдрэмжтэй яваад байхад л хүмүүс тэгээд тэрийг бол ингээд дараад л яваад байдаг, арга хэмжээ авдаггүй. Тэ? Тэгтэл хүний энерги энэ хэмжээгээр маш их унаж өгч, доошолж өгч, ажлын бүтээмж, аз жаргалгүй байдлаар өдөр хонуудыг илүү их өнгөрөөх, энэ чинээгээр удаан байдалтай явахаар бидний эрүүл мэнд дордож эхэлдэг байгаа даа. Тэгэхээр энэ айдсын мэдрэмж гэдэг зүйл бол хүнд маш сөргөөр нөлөөж байдаг. Бидний эрч хүч, энэ дотоод агуу хүчийг маань шууд үгүй хийж байдаг маш сөрөг энерги байгаад байдаг. Тийм болохоор энэ айдсын энергиэр хооллох хүсэлтэй энэ нүдэнд үзэгддэггүй дэлхийг одоо ерөнхийдөө ингээд удирдах авч явдаг энэ бисүүд болвол айдсын энергиэр хооллдог болохоор айдсын энерги сөрөг энергиуд л тэдний хоол болж өгдөг гэсэн.